Яасан бэхээр энэ асар өндөр мэдлэгтэй хүмүүстээр очиж Паул илж эзний сайн мэдээг тунхаглаж байгаа гэсэн. За, сайн мэдээг яаж тунхагласан тухай өнөөдөр энд тодорхой хэлж өгсөн байна. Энэ дээр юу гэсэн бэ гэхээр ах дүүнэр та нар дээр очихдоо би та бүгдэд үг яриа мэрэгэн ухааны давмгаалаар Бурхны нууцыг тунхаглах гэж очиагүй гэсэн. Юу гэсэндээ би мэддэг хүнийхээ хувьд очиагүй гэсэн. Яг саяны энэ харьцуулж байгаа грекийн тэр гүн ухаантнуудын дунд бол Паулаас мэдлэгээр илүү гарнал гэхээс биш тутахааргүй хүн байхгүй. Тэгээ яах вэ гэхээр тэнд очиод тэд нартэй мэтгэлцүүл нэг гэсэндээ дэлхийн мэдлэгээр мэтгэлзэж болно гэсэн үг. Паул энд нэг шийдвэр гаргасан байна. Учир нь та нарын дунд би Есүс Христ буюу цовдлогдсон түүнээс өөр юу ч мэдэхгүй байхаар шийдсэн юм а гэсэн. Нэг өсөндөө тэр газар Бурхны мэрэгэн ухаан буюу энэ бүх зүйлээс дээгүүрх зүйл байна гэдгийг тунхагласан гэсэн үг байхгүй юу? Амен. Тэр ах дүүнээ та бүү эргэлзээр хэнд итгэж, хэнд найдаж, хэнийг дагаж явж байгаад бүү эргэлзээрэ гэж таныг ятгаханд бас урамшуулмаар байна ах дүүнээ.